Сая 7 сарын 2-ны өдөр батлагддаг хөтөлбөрийн хуулийн шинжилсэн хариуцлага бол Монгол улсын бүгд найрамдах гэх юм уу одоо 21 оны зургийн дараах Монгол улсын 9 дахь хөтөлбөрийн хууль болж байгаа. Энэ хууль бол ерөөсөө суур зарчмуудыг л зааж өгч байгаа. Монгол улсад хөтөлбөрийн харилцааг зохицуулах хамгийн доотлын түвшин шүү. Минимум одоо суур дэвсгэр энээс доошоо оруулахгүй. Тэгэхгүй энээс дээшээ татна. За ер нь бол энэ хуулийг сурчлах талаар сурчлах зорилгоор 6 сарын том кампанит арга хэмжээ явна. Энэ хуулийн зорилт нь хөтөлбөрийн харилцааны 1-р зарчим, 2-р суур хэм хэмжээ тогтооно, 3-р харилцагч талуудын үндсэн эрх үүргийг тодорхойлно, 4-р тэдгээрийн хоорондын зохистой тэнцвэр байдлыг хангахад оршино гэж. За энэ их чухал заалт. Яг тэгвэл ерөөсөө ингээд маргаан гараад энэ хуулийг яаж хэрэглэх вэ гэдэг асуудал гарахад ерөөсөө хоёрхан асуудлыг л ярьж байгаа. Хамгийн түрүүнд хуулийн зорилтоо харна. За хоёрдугаар зарчмаа харна. Байгууллага аймаг дүүргүүдээр сургалт явахад бид нар та нарт одоо сургалтанд оролцож байгаа сууж байгаа бүх хүмүүс энэ хуулиас гадна дэлгэрэнгүй одоо хүснэгтүүд өгнө. Тэр хүснэгтээр бол одоо энэ 2021 оны хуулийн зал, 99 оны хуулийн зал, тэгээд шинэ бол шинэ, өөрчлөгдсөн бол өөрчлөгдсөнийг тодруулаад тэгээд яагаад өөрчлөгдсөн бэ гэж тайлбартай гаргаад байна.